Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Солон 2025 оныхаа 10 сарын 12-ны Тэнгэрийн хаазрыг эдлгээ тавьсан байна. Та нартай энэ өдрийнхөө мэдээллийг хүргэх гэж байна. За, юуны өмнө энэ Тэнгэрийн зураг дээр болохоор хэрвээ ингээд те зурхаа мэддэг хүмүүс ахын бол хараад нэлээд хатуу энерги байна гэж харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хатуу энергитэй өдөр байсан ч гэсэн бид нартэй энэ өдөр сайхан өдөр болоосой, эерэг өдөр болоосой, ажил үйлсмээ сайхан бүтээсэй гэж өрөөж, өөрийгөө өрөөж, өрөөлийг өрөөж, үр хүүхдээ өрөөж, аав ээжээсээ өрөөл авч айгүй сайн сайхан үг хэлэх юм бол энэ хатуу энерги чинь зөөлөн болоод хувираад ороод ирнэ. Нэг үгээр бол бидний монголчуудын хэлдэг тийм ээ. Амны бэлгээс аштын зай гэж ярьдаг штэ. Бүр яг тэр юу явж байгаа байхгүй механизм үйлчилж байгаа байхгүй юу. Тэгэхээр цөмөрөө хатуу энергиуд байгаа сонсгож байгаа ч гэсэн энэ өдөр маань сайхан өдөр болоосай бүгдээрэнд нь сайн сайхан байгаасай гэж би бас хүсэж байна та нартаа. За одоо ингээд тайлбараа хэлнэ. За энэ маань ингээд хэдийгээр те ингээд харахад ингээд хар ингээд гурвалжин байгаа. За энэ хар гурвалж эндээ ингээд жижигэн дөрвөлж ингээд жижигэн дөрвөлжин тагаад энэ ингээд ерөнхийдөө айгу хатуу энерги багхгүй юу. Нилээн хатуу байна да энэ өдөр гэж харж байгаа. За энэ чинь ингээд сүрэг энерги баг гэсэн үг. Сүрэг дандаа сүрэг. За жишээ нь гэхээр одоо ийм мис ажилбарт орох юм бол ялангуяа гоо сайхны мис ажилбар орох юм бол хатуу гэж байгаа байхгүй юу? Яагаад? За би хариулъя. Яагаад гэвэл энд чинь Венус гариг байгаа. Суур гариг. Бидний гоо сайхан, бидний хайр дурлал, бидний харилцаа, бидний эд мөнгөний энерги чинь бидний яг дотоод мэдрэмжийн энергитэй ингээд зөрчилдөж байгаа байхгүй юу? Таагүй гэдэг. За тэгээ яагаад таагүй юм гэхээр дотоод мэдрэмж чинь би гоё болмоор штэ. Би гоо сайханараа сайхан болмоор ингээд хилээд ахад өөдөөс чинь тийм угаасаа үрдэн гарахгүй гэд энд чинь суур гараг зогсож байгаа байхгүй юу? Одоо энэ хоёрын хооронд square үсэж байгаа гэсэн үг. Ойлгомжтой байгаа зү би ингээд тайлбарлахаар баг одоо ингээд 6 мэддэг хүмүүс энийг хараад баг 6 мэддэг болох гээд байгаа юм манайхаа. За тэгээ дараагийнх нь бас нэг гайхалтай мэдээ энд юу вэ нү гэхээр айгүй гоё заяа. Бид нар чи одоо ингээд дөрвөн махбодос бүтэж байгаа штэ тий гал, уус, шороо, агаар гэд. Гэтэл одоо энд үүсэж байгаа гурвалжин маань бүр айгүй сонирхолтой. Яг дөрвөн махбодын ордуудад байж байгаа гэсэн үг. Хоршиж байгаа. За яаж ийнө гэхээр бидний нөө хайрын бурхан маань болохоор охины ордод хоршиж байгаа байхгүй юу? Охины орд маань болохоор чинь шороо махбод штэ. За тэгсэн чинь бидний нөгөө сэтгэл мэдрэмж маань яасан гэсэн чинь сар маань болохоор ихрийн ордод хоршиж байгаа. Ихрийн орд маань агаар махбод байхгүй юу? За тэгэхээр охин шороо, ихэр агааргаз, шороо, агаар гэд хоёр махбод. Тэгэхээр цаана одоо хоёр махбод үлдэж байгаа юм тийм ээ. Одоо энд чараа гал махбод энэ чинь хонь ахгүй юу? Хоньны орд чинь гал махбодтай та нар мэдж байгаа тийм ээ. Би ч дандаа л ярьж байдаг штэ одоо манай гал махбодтай мундаг хүчтэй хоньны ордууд гэд. Тэгсэн чинь яасан? Хоньны ордод маань ус махбодтай далаван гариг маань хоршигсон байгаа. Гайхалтай юу? За тэгсэн чинь манай ус махбод болох загасны ордод маань санчир гариг маань оршиж байгаа. Айгуу гоё ягаад бүр үнэхээр гайхалтай энэ бүр ийм хувьсамтгай энергиуд нэг дор цуглараад ийм хатуу энерги буулгачиж байгаа гэсэн. За тэгээд одоо энэ өдөр цөмөр юуг анхаарах вэ гэхээр ямар ч тааж байсан цөмөр зүрхийг анхаарах хэрэгтэй бүр шаардлагатай. Ясыг анхаарах шаардлагатай. Гоо сайхны мис ажилбарыг би сая хэлчихсэн гоо сайхны мис ажилбар аюултай. Зүрхний мис ажилбар бас аюултай. Тэгээд ялангуяа ямар жилтэнгүүд одоо мис ажилбаас илүү их холуур байгаад энэ өдөр цээрлвэл зүгээр үү гэхээр манай бич жилтэнгүүд маань байгаа. За дараагийн бас нэг анхааруултай зүйл юу байна вэ гэхээр одоо ингээд юмд хит шүүмжтэй битээ хандаарай. Тэгэх юм бол араасаа дандаа ингээд шүүмж дагуулдаг энерги татаал ин гэсэн үг. Тэгээд хит хийсвэр хандаж юусаа болохгүй айгүй нухацтай логиктой хандах хэрэгтэй шүү. За тэгээд дараагийнх нь болохоор юу байна вэ гэхээр одоо цөмөр ингэн урт удаан хугацааны гэрээ контракт хийх юм бол одоо асуудал үүснэ гэсэн үг. Тэгэхээр яах вэ? Хэрвээ хийх гэж байгаа бол асуудал бити үүсээсэй гэж залбирах нь штэ цөмөрөө. За бас нэг асуудал нь болохоор юу байгаа? Хууртагдах, мэхлүүлэх, заллуулах, мөнгө төргөө хөндлөөр дуулах гэдэг ийм энерги орж ирж байгаа. Энэ давтамж нь, энерги давтамж нь тэнгуй цөмөрөө бас одоо ийм хун хуурах, хууртагдах ийм лойрын энерги холуурагаасаа гэж бас гууж залбирах хэрэгтэй. За тэгээд харин эсвэргээрээ эн чинь юунд ингээд сайн нөлөөлдөг вэ гэхээр яг ингээд хийсвэр ертөнцөөр бодож сэтгэж уран бүтээл тойровдог хүмүүс тийм ээ
одоо дуу зохиодог, дууны ая бичдэг, гоё шүлэг зохиодог, яруу найраг бичдэг, их сонин одоо ийм гоё те авангард уран бүтээл хийдэг. Бүр ингээд мэдрэмжээ ашиглаж одоо хийсвэр мэдрэмжийг одоо хослуулдаг ийм хүмүүсийн уран бүтээлд харин эсрэгээр айгүй гоё бүтээл гарах ийм боломжтой байгаа. Тэгэхээр айгүй сонирхолтой байгаа зү. Яаж ийм хатуу инээрээ дундаас одоо ийм гайхалтай инээг төрж болох вэ? Тэгэхээр болдгийм аа. Хичнээн хатуу инээрээ байгаа ч гэсэн зарим нэг газараа яг эсрэгээрээ бас ийм гой гой инэргүүд ороод ирдэг байхгүй юу? Гайхалтай байгааз. Тийм болохоор л өдөр болгон гайхамшигтай, гайхалтай тийм ээ. Бид нар тэр өдрийг яаж ухаантай амьдарч чадах уу? Төдий чинээгээ бид нар тэр оройн ухаантай сайхан амьдарсан үр дүнгээ хүртсэн байх болно. Бид нар тэр өдөр хэдий чинээ буруу амьдрах уу тэгэл оройн мэдээж л тааруул одоо хонж таараа шүү дээ. Тэгэхээр цөмөөрөө одоо нэгэнт иймэрхүү энергүүд байгааг мэдсэн тийм ээ. Урт удаан хугацааны гэрээ, контракт, одоо лойвер, гоо сайхан гэдэг ийм чухал энергүүд хатуу байгаа учраас цөмөөрөө дор бүрний бодолтой хандах хэрэгтэй болж таарж байгаамаа. За тэгээд цөмөөрөө гол нь одоо ингээ юу залбирах уу гэхээр цөмөөрөө одоо тий ажил үйлсмэн сайхан бүтээсэй, урт хугацааны зүйлсэд маань ямар саадгүй байгаасай, гоо сайхны үйл ажиллагаа минь асуудалгүй сайхан явагдаасай гэдэг тий. Яг одоо энэ дэр хэлсэн бүх юмыг айгүй гоё зөөллөө дээрээ талаас нь болгоод залбираарай. За ингээд зоологийнх нь хүргэж байгаа өнөөдрийн мэдээллийг хүрээд тоослаа. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр эргэн уулзцаая. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай.